За шүүхурдаанаас шийдвэр болцоо. За шийдвэр Монгол Улсын нэрээр болцоо. За энэ шийдвэрээр за нэхэмжлэгч Батханхүүгийн хариуц баяраа толгодуулан гаргасан. За 2023 оны 2 сарын 14-нд өөртөө төгсгөөс бодлого дээр хүчин зүйлс тооцоолгоо хэмжээ шаарддаг. За бүгд нь хэрэгжихгүй болгох шийдвэрлэлээ. За иргэнэр шүүд танилцуулгын 57-ыг улсын дэвтэрт ороод тухай 7-1 цаас байна. Хэрэгжих улсын дэвтэрт 70,200 улсын ордод хэвээрүүлдэж шийдвэрлэлээ. За шийдвэр танилцуулсан санал хүчтэй болгоогоод за татвар шийдвэрийг 7 хоногийн дараа авснаас хойш 14 сар гартаа хүргэдэг өгөөд за заасан гартаа өдрөөс хойш 14 өнөөдөр Шватар аймгийн эрүүл энерги давцаатхан байх хэрэгтэй гэдэг. Яа. За хэмжигчээ шаардлага хэмжээ бүхэлдээ хүчингүй болголоо. За Батханхүүгийн өдөр хариуц баяраатай 2023 оны 2 сарын 14 өдөр Докторатой Батлуулан газар худалдаа авах гэрээ хийсэн. За үүнд ямар нэгэн Докторатой гэрчлүүлсэн байгаа. За энэ өдөр төргөө одоо хүчээр их бүртгүүлэх шаардлагыг бол хангасан хэлж байна. За тухайн гэрээний үнийн тал дээр бол талуу тохирч хайрлаасаа тохирч хийсэн нэрчтэй бол шууд хууль бас гэж үзэх боломжгүй. Үнийн хувьд төөрөгцсөн гэж үзэх боломж үнэгээ бас мөн хэвлэлтаа шүүхэд нотлох гарантаа нотлог байгаа дурдъя. За юм байна. За ингээд шийдвэрийн агуулга шийдвэр тодорхой хууль үндэслэл тодорхой тусгаад та бүхэн хүргэнэ. За шийдвэр гартаа авсуудаас 14 өнөөр гомд гарах нээлттэй байгаа гэж тайлбарлая. За шүүхуртаа.